Сайн байцгаана уу? Намайг Бачуулганы Батмадах гэдэг. Би одоо 9 настай. Би 154 дугаар сургуулийн 4-8 ангид сурдаг. Би ам бүл тавуулаа ах, дүү, бас би бас аав ээж тэгээ хамт амьдардаг. Намайг бус хүмүүс мэддэг л хальтаа би 26 кино тоглосон. Миний санаж байгаагаар гэх юм бол Хүлээ хөрөө, Татар, Галбанга, Дуустгүй амьдрал, Ахан дүүс амьдралын урт зам тэгээд миний санаж байгаагаар байгаа кинонууд ер нь зөндөөл дахиад кинонууд байгаа дөө. Тэгээд миний мөрөөдөл бол мэрэгжлийн жүжигчин болох. Тэгээ хаяа бус хүмүүс ингээд зураг дараалцгаа хурж ирээд байдаг. Тэгээд ер нь намайг маш их амар их хүмүүс таниасаа гэж хүсдэг. Яг одоо дэлхий бүтнээрээ таниасаа гэж хүсдэг. Би маш муу дүр болсон бол би муу дүрүүд хамгийн том босс болоод тэрийг тийшээ явуул энэ төргээд бүгднийг захирах байсан. Хамгийн итмээр гэх юм бол би саяхан Нико гэдэг богино хэмжээний кино тоглохдоо зүхтаж явж байхдаа бүдэрч уусна хамгийн ичмээр байсан. Тэгээ бос хүмүүс яана зүгээр үү гэж яхад би амар ичсэн. Хамгийн хөвгчлөлтэй гэх юм бол би Хүлээ хөрөө киноны дундуур яг амар шин болчихсон болохоор би амар ядраа тэгээ унтцсан байсан. Тэгж яхдаа Германда гараа хийсний нэг хүмүүсийг өмдөндөө гараа хийцвэд гэж харж ирсэн. Тэр нь бүр ингээ хамгийн хөвгчлөлтэй байсан. Би жүжигчин биш байсан бол зураач болохыг хүсдэг байсан. Яг л би өмнө маш их зураг зурдаг. Тэгээ дараа нь ах ээжтэй үзүүлээд амар гоё юм гэ би тэгээ баярлаад амар хоббитэй болсон. Тэгээд яг тэгвэл би ингээд зурангууд ингээд амар цаанаас амар гоё мэдрэмж амар тайвшраад идэм шиг санагдаад байдаг. Хаяа ингээд ууралсан үедээ ингээд зураг зурч удгийг зүгээр болоо инээж минийгээд. Би хүмүүс зураг дараалчихингүүд амар сонио хариулж ирсэн маа. Яг би хамгийн анх баг болгосондоо тоглолцоод нэг ах би чиний фан юм аа гэж зураг дараалж хагаад нөө аагуудаа болохоор амар ичээд тэгээд за болно гэж тэгээ яг ичсэндээ амар ууч харвасдаг гэх юм уу амар ичдэг тэрэндээ. Би хамгийн дөрөнд гэрээсээ гарч үзэн би яг үнэн болов уу гэдэгт нь итгэхгүй болохоор тэгээд би хэрэг үнэн бол би шууд баярлаад бүр хөөрөөд арга үйлэх баха. Тэгээ би шууд гэрлүүгөө ороод шууд кино үзээд өөрийнхөө ч киног үзэн арга бүх киног үзэх баха. Тэгээд яг би яг энэ киног хүмүүс үзээд би тэгээ алтартай болсон юм бэ штэ гэж шууд киногоо үзнэ. Аль нь заавал хоол идж байгаа тийхгүй болдгүй маа. Яагаад гэвэл нөгөө төвлөрдгүй маа. Миний гайхамшигт айдын төгөлдрийн дүр адилхан юм шиг санагдсан. Мэдгүй. Ямар нэгэн тийм маргаан энэ төр гарч байгаагүй шүү дээ. Супер хүч. Би шууд өвдөлтийн зүгээр болох штэ шууд амьдлуулчдаг хүчтэй болно. Тэгээд нэмлэх твцсэн байгаа хүмүүс шууд ингээд хүрээд туслаа. Шууд хөрөнгөө шууд амьлаал зүгээр болчихно. Энэ миний арчны бичлэг цааштай зөндөө гоё бичлэг хийнэ. Тэгээд жүжигчин Батмадах, ютубер Батмадах боллоо да. Тэгээд лайк, subscribe дараарай. Баяртай.